Өнөөдөр баялагын бүтээгчдийн холбоотой уулзсан бас шалтгааны үгээр хамгийн олон тооны жижиг дунд өгүүлбэрсгүй яг энэ холбоонд бүтгэлтэй байдаг. Энэ дээр бол яг за өнөөдөр бол одоо нэг цар тахлууд төсөв бол нэлээд хүндрэх тал руу орж байна. Тэр одоо яг шууд мөнгөн байдлаар бол төрөөс одоо дэмжлэг үзүүлэх хэцүү боловч гэхдээ бодлогын хувьд яаж дэмжиж болох вэ? Сан бодлогын сонсъё гэж өнөөдөр уулзлаа. Үндсэнд бол 6 чиглэлээр бид нар сандуудыг бэлдэж өгье гэж байна. За мэдээж нэг номер тавьж байгаа нэг стандартчил буюу нэг стандарттай байх. Тэр нь одоо Монгол улстай нэг стандарттай байх. Одоо бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн өөрөө Хятадын стандартыг хангадаг байх, Европ улсын стандартыг хангадаг байх, Японы стандартыг хангадаг байх, Америкийн стандартыг хангадаг байх тал дээр бол салбарт хуваалцаад энэ тал дээр хууль тогтоомж хувьд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Яагаад энэ чухал вэ гэхээр Монгол улсад үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн стандартаасаа болоод тухайн оронд импортлох төмөр хязгаарлалтай болдог бол бид нар бол тухайн улсуудын стандарт хангахгүй хэмжээний нэг хил дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх асуудлыг ярьж байгаа. Энэ тал дээр хамтарч ажиллах талыг бол ярилцлаа. Уулзалт бол маш их амжилттай дажгүй болж байна. Дөрвөн байгууллагуудын удирдлагууд хэлж байгаа зүйл нь баг анх удаага ингээд гишүүдийн санаачлагаар уулзалтууд зохион байгуулж байна гэдэг маш их одоо сайшааж дуртай хүлээж авч байна. Тэгээ бид нар бол цаашдаа ингээд улам санаачлагтай ажиллах ёстой юм даа бас ойлгож байна. Тэгээ энэ бол одоо Монгол улс энэ соожих ёстой. Энэ цаашдаа бид нар тууштай явуулнаа. Баярлалаа.